Сайхан Маргатай хамт галбаржээ подкастын маань дараагийн дугаар та бүгдэд хүрэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр бүгдээрээ жин хасах үеийн үйл явцыг хэрхэн энгийнээр төлөвлөх, жин хасах урам зоригоо хэрхэн урт хугацаанд тууштай хадгалах гэдэг талаар ярилцъя. Анзаараад үзэх юм бол бид нар ямар нэгэн байдлаар урам зориг авсан, хин нэгэн хүний жин хасан өөрчлөлтийг харсан, өөрийнхөө эсвэл зорилго тавьсан цаг хугацаанд жингээ хасаж эхэлдэг. Ингээд би илүүдэл жинтэй болсон байна гэдгээ мэдсэн цахиас эхлээд өөрийн хэвийн жин гэдэг зүйлийг төлөвлөөд энэ аялал маань 3 сараас 1 жил, магадгүй 2 жил хүртэл үргэлжлэх урт хугацааны аялал гэдгийг хүлээн зөвшөөрөх нь хамгийн чухал байдаг. За тэгвэл энэ урт хугацаанд хэрхэн бид нэр өдөр болгон тууштайгаар жингээ хассан, магадгүй 300 граммаас 1 кг өдөр болгон хасах, эсвэл энэ явцыг хэрхэн урт хугацаанд урам зоригоо үргэлжлүүлэх үү гэдэг нь та бид бүгдийн хамгийн том асуудал байдаг гэж хэлэхэд одоо хэлсэх байх. Учир нь бид бүгд дэглэн байрах, түр хугацааны жин хасах аргуудыг хэрэглэхийг ямар байдгийг мэдэн шүү дээ. Тэгэхээр хүн ерөөсөө хизээ шантардаг вэ гэхээр өөрөө цаашаа яах вэ гэсэн тэр гарцыг олж хараагүй тохиолдолд шантардаг гэж хэлж болно. За нөгөө талаар бид бүгд хэвийн жиндээ хүрэх тэр мэдрэмж гэдэг зүйлийг өөртөө төсөөлөд тэр хэвийн жин дээрээ байхын та бид бүгдийн бид ямар ашигтай вэ гэдгийг ойлгосон тохиолдолд урам зоригоо урт хугацаанд хадгалахад маш амархан байж байдаг. Ингээд таны жин хасагдах болгонд танд маш гоё баяр хөөртэй, танд хөнгөн мэдрэмжтэй, таны альцмаар хасагдсан, буурсан жин хасах үйл явцаа ойлгосон цагт бид бүгдийн тууштай байдал бол төвөггүй хүн. Та бид бүгдэд нэг мэдхэд л жингээ хассан тохиолдлоор илэрдэг гэсэн үг. За тэгвэл бүгдээрээ маш энгийн хоёрхан алхмыг хэрэгжүүлээд жингээ хасахын тууштай байдлыг суралцах боломжтой. Хамгийн ихнийх нь та бид бүгд жин хасж байгаа хоол болгоноо хоолныхоо цагтай тэмдэглэх байдаг. Ингээд бид нар жингээ хасаж эхэлсэн өдрөөс эхлээд та өглөөний хоол 100, өдрийн хоол, оройн хоол, өдрийн 100 гэд эдгээр бүх хооллолтуудаа утсан дээрээ зургийг авахыг би танд санал болгож байна. За яагаад вэ гэхээр бид нар өдрийн туршид юу ийдсэн, шингэн зүйл юу уусан гэдгийг хянах боломжтой. Магадгүй бид нар бараг юу ч идээгүй жингээ нэмсэн, бараг юу ч идээгүй байхад жин хасагдахгүй байна гэж яриад идэг. Тэгвэл та бид бүгдийн энэ бараг гэж яриад байгаа илчлэг өөрөө юу вэ гэдгийг бид нар зураг авснараа тодруулж болдог. Магадгүй бид нар чихэр, шоколад нэг зүсэм бялууг бараг би юм идээгүй гэж хэлж байгаа юу? Та магадгүй нэг тал бялууг юм идээгүй гэж хэлж байгаа юу? Нэг зүсэм пиццаг бараг юу ч идээгүй гэж хэлж байгаа юу? Эсвэл бид нар нэг аяга шүлтэй хоолыг юу ч идээгүй гэж хэлж байгаа юу? Энэ болгон маань асар өөр зөрүүтэй ойлголт. Тийм учраас бид бүгд жингээ хасж авах үед өөрийнхөө идж байгаа бүх хоолныхоо зургийг, дээрэс нь бүх ууж байгаа шингэнийхээ зургийг авах нь өөрөө маш чухал ач холбогдолтой. Ингээд та болон таны зөвлөх, таны жин хасахад ямар хоол хүнс идэж гин, ямар илчилгүүдийг биедээ оруулж ийн гэдгийг хэмжиж чадна. Нөгөө талаар хоолныхоо зургийг авах нь өөрөө хоол хүнсний тэнцвэртэй байдлыг хадгалахад маш чухал ойлголт байдаг. Анзаараад үзэх юм бол бид бүгд биедээ ямар нэгэн байдлаар макро болон микро шинж жилийн дутагдалд орж идэг жингээ нэмж явах үедээ. Ингээд илүүдэл жинтэй байх үед та дутагдалд ордог бол эсвэргээрээ бид нар жингээ хасахдаа өөрийнхөө биеийн бүх алдагдсан эрдэс макро шинж жилүүдэд нөхөж буцаагаад жингээ хасч эхэлдэг. Нөгөө талаар та бид бүгдийн бид яг энэ үйл явц яваад бид нар өөрийнхөө биеийг баг багаар нөхөн сэргээж шинжлэгдэж чадсанараа бид нар өөрийн байх ёстой хэвийн жиндээ байх ёстой хэвийн шин тэжээлүүдтэйгээ очихыг чухалчлах нь чухлаа. Учир нь бид бүгд хоол хүнсэндээ ямар нэгэн эрдэсийг, ямар нэгэн макро шин тэжээлийг дутуу аваад байгаа тохиолдолд бид бүгдийн бие сэтгэл санаанд шантрал ирж идэг. Магадгүй та нүүрс ус болон өөрийнхөө авах ёстой өөх тосны хэмжээг хангалттай аваагүй бол таны жин хасалт урт хугацаагаар үргэлжлүүлж чадахгүй, таны өтгөн хатах, таны толгой эргэх, шантрах, хэтрүүлж идэх, тэсвэр алдах гэд эдгээр мэдрэмжүүд ирж олно. Эдгээр нь бүгд цаанаа хоол хүнсний дутагдал, хоол хүнсний доторх шин тэжээлийн дутагдaltaй холбоотой байж идэг. За тэгвэл бүгдээрээ нэг дараагийн удаа илүү дэлгэрүүлж яриа гэж бодож байна. Тэгвэл бид нар ямар ч байсан хоол хүнснийхаа зургийг авч хадгалснараа бид нар жин хасах үед хэдэн удаа хоололж байна. Би бараг юм идэж гинөө, бараг гэдэг нь маань ямар хэмжээний илчлэг вэ гэдгийг олж тодорхойлж болно гэсэн үг. За нөгөө талаар бид бүгд жингээ хасах үедээ энэ зургуудаа авч хадгалснараа юу болдог вэ гэхээр бид нар дараагийн хооллолтуудаа төлөвлөж чаддаг. За би зураг авахын тулд 3 цагийн дараа юм идэж таарна. Тэгвэл би юу идэх үү гэдгээ урьдчилж төлөвлөөд энийгээ хялбар аргаар шийдээд суртгаа гэсэн. Ингээд бид нэр амьдралаа өдөр тутамдаа системтэйгээр хооллох, хоол дондаа тэнцвэртэй зүйл гэдгийг оруулж ирснээрээ хүссэн хүсээгүй таны жин хэвийн жин руугаа явж байгаа, өдөр алган жингээ хасж байгаа байдлыг бид нар олж харж байна. За үүнээс үүдээд бидний 2 дахь тэмдэглэл гарч ирнэ. Энэ тэмдэглэл маань ямар тэмдэглэл вэ гэхээр та магадгүй утсан дээр, дэвтэр дээр, компьютер дээр хүссэн хаанаач тэмдэглэж олно. Та жин хасж байгаа тэр өдөр алганыхоо хасж байгаа жинг тэмдэглэх нь чухал.
магадгүй 80 кг-тай эхэллээ гэхэд 80 кг 79.5, 79.1, 79.1, 79 ч юм уу. Ингээд бид нэр жингээ тогтмол буурж байгаа байдлыг тэмдэглэх нь маш чухал байдаг. За ингээд жингээ хасж байгаа тэмдэглэлийг харахад заримдаа дунд нь өссөн тоон үзүүлэлтүүд ажиглагдаж магадгүй та нар бүгдээрээ ойлгоё гэж бодож байна. За 100 г-аас 2.5 кг хүртэл бид бүгдийн жин хасж явах зуураа дундаа 2-3 хоног нэмж болдог. Жин хасж байгаа хэрнээ яагаад буцаагаад нэмж байгаа вэ гэхээр энэ маань бид бүгдийн жин өөхөр хасагдаад буцаагаад жингээ нэмж байгаа тохиолдолд биеинд бага хэмжээний ус өсөж хуримтлагцтай холбогдолтой байдаг. За энэ усны хуримтлал ямар үед ирдэг вэ гэхээр бид нар магадгүй эмэгтэйчүүд бол сарын тэмдгийн мөчлөгийн үед биеийн дэх усаа хуримтлуулдаг. Хоёрдугаарт магадгүй бид нар ямар нэгэн байдлаар давас ихтэй, амтлагч ихтэй хоол эзэн тохиолдолд бие мөн усаа хадгалж идэг. Ингэж бид нар усаа бага хэмжээгээр цөөхөн хоногоор нэмсэн байх тохиолдол гарч ирдэг. Буцаагаад та тэнцвэртэй хооллож байгаа тохиолдолд энэ маань төвөггүйхэн хасагддаг жин болж нэмэгддэг. Тийм учраас бид нар өдөр алган хасан жин харах гэж улайрахын оронд миний биеийн дотор юу болж байна гэдэг процессыг ойлгох нь их чухал. За энэ процесс донд бас нэг зүйл болдог нь жингийн цогцол гэдэг зүйл байдаг. Юу ч хийсэн хичээгээд бидний жин хасагдахгүй яг та гацчлаа гэсэн тохиолдлуудтай магадгүй та тодорхойлж байсан ба ингээд бид нар жингээ хасах бүхэл орон болгонд жингийн гацалт ирэх нь илүү түгээмэлээдэг. Магадгүй та эхний 5 кг хасаад 3 хоног гацаж болно. Ингээд та эхний 15 кг хасдал 3 хоног биш магадгүй 5-7 хоног хүртэл жингээ хасах эрдэмтдийн судалгаагаар бол 3 хоногоос 27 хоног хүртэл хүний жин гацаж болно гэсэн судалгаа байдаг. 27 хоног гэдэг бол бараг хагас жил. За тэгвэл яагаад энэ жин ингэж удаан гацдсан болов? Магадгүй та жин хасах графика харж байгаа тохиолдолд таны жин өдөр болгон та зөв хооллож байгаа, зөв хоолны найрлагыг эдж байгаа гэдгийг мэдж байгаа, ус шингэнээ тэнцвэртэй ууж байгаа гэдгээ бид бүгд тэмдэглэлээрээ баталгаажуулсан байдаг. Энэ тохиолдолд бид бүгдийн жин гацж байгаа үед таны санаа зовхгүй байдаг. Учир нь бид нэр энэ жин аажиндаа хасагдана, миний бие засаж байгаа гэдгийг цаана нь ойлгож идэг гэсэн үг. За жин гацж байгаа тохиолдолд хүний биед ямар өөрчлөлт явагддаг вэ гэхээр бид бүгдийн бие хассан жиндээ дасан цогцох хугацаа гэж нэрж болно. Магадгүй хүний зүрх 80 кг жинтэй хүний цусыг шахах, 75 кг, 70 кг жинтэй хүний биеэр цус шахах хоёр шал өөр процесс, өөр ачаал явж байгаа учраас бид бүгд энэ хассан жиндээ бие организмд дасахын тулд одоо энэ бодис солилцооны эрчим маань өөрчлөгдөлтөө тасан цогцохын тулд эдгээр жингийн гацалтууд ирж байдаг. Тийм учраас бид нэр энэ жин хасах үед барагцаагаар тэмдэглэх биш, өдөр болгон үнэнчээр тоон үзүүлэлтээр бид нэр хэмжиж чадах юм бол таны жин гацж байгаа мөн хасагдж байгаа гэдгийг бид бүгд ойлгоход илүү амархан болж ирнэ гэсэн. За ингээд бид нар ямар ч байсан жин хасалтаа ойлгох, жин хасах үйл явц процессоо тэмдэглэхийн ач холбогдлыг бүгдээрээ өнөөдөр ярилцлаа. Та бид бүгд дараагийн мэдээллүүдээс илүү их одоо ямар хоол хүнсний макро шимтгийлүүд, микро шимтгийлүүдийг сонгож идэж чадах юм бол, оруулж ирж чадах юм бол тэнцвэртэйгээр жингээ хасах вэ гэдэг талаар ярилцсан. Таны жин хасалт хэр үргэлжилж ийн, ямар процесстэй явагдаж ийн, ямар асуудлууд байна та комментаар асууж болно шүү. Ингээд бүгдээрэнд нь амжилт хүсье. Дараагийн видеогоор уулзцаая.